Бас 7 хоног болгон өгдөг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг бас танилцуулъя. За энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ гэдэг ийм төлөвлөгөө байгуулад одоо ажиллаж байгаа гэдгийг хэлье. За тэгээд өчигдөр бас энэ одоо ажлын хэсэг маань хуралдсан 4 сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бит хэмжээ одоо өссөн дүнгээрээ өмнөх оны одоо мөн үеигээс давсан ийм үзүүлэлттэй харагдаж байна. 1 сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан ийм мэдээтэй байна. За үүн дотроос одоо сүүлийн үеийн нэмэгдэл дотроос бичигт бамтаар экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний одоо экспорт 2.9 дахин нэмэгдэж 2 сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. За бүгд найрамд хятад улсын одоо зах зээл рүү нийлүүлэгдэж байгаа энэ эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь бидэнд бас 25 оны үлдэх хугацаанд 3 сая тонн нүүрс нэмж экспортлж 100 сая долларыг бас нэмэлтээр орлого олохын боломжийг нээж өгж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо бүтээн байгуулалтын удирдал, барилгын удирдал эхэлж байгаатай холбогдуулаад Монгол улсын одоо импортын хэмжээ өмнөх одоо 7 хоногоос бас өссөн ийм дүнтэй харагдаж байна. За мөн 2025 оны одоо 4 сарын 15-ны өдрийн байдлаар хүрсэн Монгол улсын валютын нөөц 5.2 тэрбум ам доллар яг одоо хэвээрээ хадгалагдж байгаа гэдгийг бас энэ ташимд хэлье. За мөн одоо валютын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол банкнаас тодорхой одоо интервенц валют борлуулах арга хэмжээг бас бодлогын дагуу шатараатай авч хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлье. За мөн одоо засгийн газрын хуралдаан дээр гашуун сухад ганц модны хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хилцээний компани хоорондын 3 гэрээний 2 нь одоо манай салбартай холбоотой байгаа. Энэ нь бол нүүрс худалдаа авах гэрээ. За энэ нүүрс худалдаа авах гэрээ бол ерөнхийдөө бүх зүйл дээрээ тохиролцоод 5 сарын 1 гэхэд энэ гэрээг эцлээд одоо нүүрсний худалдаа эхэлнэ гэсэн ийм одоо төсөөлөлтөөр явж байна. За 3 дахь нь бол уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх одоо ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг яг энэ өдрүүдэд бүгд найрамд хятад улсад одоо очиж хилцээрээ үргэлжлүүлж байна. За мөн одоо 5 сарын эхний хагаст багтааж энэ одоо гэрээ зурагдана гэж ингэж үзэж байгаа. За мөн одоо төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал бол 5 сарын 14-нд эхлэх байгаа. Энийг бас дэлгэр сайхан сайд мэдээлэлд өгөх баха гэж бодож байна. За мөн одоо сүүлийн үед улсын хурлаар хэлц хэсэг нь яригдчихсэн уул уурхайн биржийн тухай хуулийг засгийн газраас одоо татан авч байгаа. За тэгээд дахин одоо эх 7 хоног хүртэлх хугацаанд засгийн газар дээр хилцээд дахин өргөн барих эсэх асуудлыг бас одоо шийдвэрлэнэ гэдэг ийм мэдээллийг өгье.